Сайн байна уу? Өдрийн хүргэе. За, өнөөдөр надад нэг гоё мэдээ ирсэн. Тэгээд бүр баярлалаа. Та нартай хуваалцмаар санагдаад шууд камера асаачлаа. Юу асан бэ гэхээр би хэрвээ та нар мэдээгүй болвол мэдээгүй хүмүүс байх юм бол би Америкийн санхүүгийн мэрэгчлэлтэн гэдэг лайсенс аваад лиценз аваад тэгээд хүмүүст санхүүгийн мэдлэг боловсролыг өгж байгаа. Дээрээс нь бүтээгдэхүүн үйлчлэгийг бас санал болгож байгаа. Энэ дундаа амь насны даатгал, за тэтгэврийн сан, хүүхдийн college fund гэдэг зөндөө бүтээгдэхүүнүүд байгаа. Өөрөө нэг ингээд судлаад явж байхдаа хүний амьдралд айгүй хэрэгтэй зүйл юм байна гэдгийг мэдээд нөхөр бит хоёр, ганаат хоёр өөрсдөө амь насны даатгал apply хийсэн, аппликейшнаа явуулсан. Тэгээд зарим нэгэн тохиолдолд болоод эрүүл мэндийн асуудлаас ч юм уу те болоод хүн болгон бас энэ амь насны даатгалыг авч чаддгүй маань харамсалтай. Тэгээд би тэрнээр айгу санаа зовоодсон яа тэгэхээр бид хоёр ч бүр 12 сард аппликейшнаа явуулаад ер нь бол жоохон процесс ордгийн байна. Тэгээд 12 сарын сүүлээр явуулсан аппликейшн маань дөнгөж саяхан өнөөдөр approve болоод policy чи approve болсон шүү баяр хүргье гэд менторэгт заалгасан дөнгөж сая. Тэгээд би баярлаад байж гин. За тэгээд юундаа баярлаад байгаа юм болоо хаашийн нөхрийгөө ч юм уу өвөхээр мөнгө авангээ баярлаад байгаа юм уу гэд бас айгүй буруугаар ойлгож магадгүй. Амь насны даатгалыг зөвхөн өгснийхаа дараа авдаг зүйл биш юм байна. Би болохоор анх мэддэггүй байхдаа хүмүүс чинь баян хүмүүс тий алдартай хүмүүс энэ төр амь насаа даатгуулт юм биш үү гэж боддог байсан. Юм үнэтэй зүйл байх гэж боддог байсан. Дээрээс нь өгснийхэн дараа л нөгөө мөнгийг нь гэр бүл үр хөвгтөн ч юм уу авдаг байх л гэж бодсон. Амьдтаа хэрэгэлдэг гэж бүр ерөөсөө толгойн тийм орж ирээг байсан. Term life with living benefit гэж байгаа. Тэр нь одоо хугацаатай амь насны даатгал гэхдээ амьд байхдаа хэрэгжилж болдог гэсэн үг. Тэгэхээр ямар тохиолдол хэрэгжилж болж байгаа гэхээр 3 төрлийн тийм өвчин байгаа. Нэгдүгürt нь болохоор critical illness гэж байгаа. Тэр нь болохоор хорт хавдар, цус харвалт, зүрхний шигдээс ой санамжаа алдах. Тэгээд бөөрийн дутагдал гэсэн энэ өвчлөлүүдийг critical illness гэж нэрлэж байгаа. Би болохоор яагаад яг өөрөө ингэж авъя гэд бодсон бэ гэхээр би бол яг ойрын 20-30 жилдээ өхөн гэж бол ерөөсөө бодохгүй л байна л да. Үхэхгүй л байх л да. Мэдгүй юу ч болоо л дээ хүний амьдрал үүж болж болно. Гэтэ би бол үхэхээр мөнгө өөр хүүхдүүд маань очих гэж бодож аваагүй. Юу ч миний толгойд орж ирсэн бэ гэхээр миний нэг айдаг юм зүйл байдаг. You Huggy, you want to say hi to people? Hi people. И бүр хүүхдүүд хаяад өгчгүй яана гэж мэдээж боддог. Ээж хүний хувьд, эхнэр хүний хувьд энэ маань хэцүүдэндээ гэж мэдээж боддог. За явчих. За хоёрдугаарт нь гэвэл яг ингээл амьдрал цэгцрээл те ажил дүрэлт ороод хүүхдүүд томрол одоо л нэг гоё амьдрал гоё болж байна гэдээ явж исэн чинь янз бүрийн өвчин тусчгүй дээ гэж ихэд. За тэгээ ялангуяа Америкт чинь эрүүл мэндийн салбар ямар үнэтэй билээ. Яг ингээ гоё жаргахчихсан чинь энэ аимшигтай өвчнийг тусаад хамаг мөнгөө эмчилгээнд зориулаа тэгээд идэх үгүй ч мэддэхгүй те гэр бүлээ нөхрийгөө тэр эмнэлгийн биелэлтэй үлдээгэр хүчгүй дээ гэдэг айдас бол надад маш их байсан. Тэгээ өнөөдөр бол яг гоё энэ амь насны даатгал авсан гэдэг мэдээг сонсоод тэр айдас маань бол байхгүй болж байна л да. Энэ одоо ингээд 30 настай байж юу муу яртай ингэж бас хүмүүс бодож иж магадгүй. Гэхдээ би яг муу ярлаагүй энэ Америкт байгаагийнх Америкийн системийг маш хэрэгтэй системийг бид нэр хүн болгон Монгол хүн болгон аваасаа гэж би өөрөө хувьдаа бодож байгаа. Би хэрэггүй юм байсан бол өөрөө гэр бүл тахгүй шүү дээ тий. Хорт хавдар тусах магадлал надад бол өндөр байгаа. Яагаад гэхээр манай ээж нь манай эмээ намайг жоохон бахад би одоо тэгтээ баг сандгүй маа нэг 10 та байхад юм болов. Амаа зөний хорт хавдар тусч исэн. Тэгээд гэтээ тэр өвчин ашгүй идгээд тэгээд сүүлд дараа нь өөр өвчнөр өнгөрсөн л та насаарсан. Тэгээд манай ээжийн төрсөн их чинь манай наагц ихч гэсэн үг те. Бас яг тэр өвчнөр харамсалтай өнгөрсөн. Бид нарыг энд байхад гэхээр хэдхэн жилийн өмнө юм байна. Тэгээд байжсэн чинь миний өөрийн маань аав дөнгөж саяхан энэ 2024 онд бөөрийн хорт хавдартай болсон. Тэгээд тиймэрхүү юмнаас болоод бас манай влог жоохон завсарсан л да тэр шалтгаанаас. Тэгээ ашгүй манай аав маань
Айгу эрт үе дээр нэгдүгээр шатн дээр нь мэдээд зүгээр үзүүлсэн чинь хавдрын шинж байна. Очоод томограф хийлэг гэ тэгээ үзүүлээд ашгүй мэдсэн. Тэгээд сайн эмнэлэгт, сонготой эмнэлэгт маш түргэн хаалганд ороод азар идгээд одоо гамаа бараад ингээд явж байгаа. За тэгэхээр миний хувьд ингээд аав маань талаас, ээж маань талаас ингээд хорт хавтар гэдэг зүйл байгаа. Тэгэхээр надад тусах магадлал байгаа. Тэгэхээр хэрвээ таны гэр бүлд чи юм хавдрын магадлал байдаг бол та тусах магадлалтай гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэрнээс урьдчилан одоо би сэргийлж энэ даатгалыг авч байгаа гэсэн. Хоёрдугаарт нь болохоор chronic illness гэдэг ямар нэгэн аслын шалтгаанаас ч юм уу эр болон түүнээс дээш хоног одоо хүний асаргаанд орох. Тэгэхээр энэ хоёрдугаарх нь болохоор манай нөхрийн ганагийн хувьд боломжтой тийм зүйл ахгүй яа. Тэгэхээр маш хэцүү ажил хийдэг. 10 хоног том машин барь. Тэр том машин ийм амар том тийм. Та нар блогоос үзсэн бах. Маш эрсдэлтэй ажилдаа ер нь бол олон цагаар машин барьдаг. Дээрээс нь зөвхөн өөрөөсөө шалтгааллахгүйгээр тийм янз бүрийн балаа юмнууд ингээл урд орно орол. Ер нь бол айгүй эрсдэлтэй би тэгээд айгүй санаа зовдөг. Тэгэхээр муу ойрлоод утгуумаа гэхэд янз бүрийн юм боллоо гэж бодоход одоо хөдөлмөрийн чадвараа тэр хугацаагаар алдсан тэр үед юу болох вэ гэж бодохоор манай нөхөрчин гэр бүлийнхээ ганц орлогыг олж байгаа хүн баггүй одоогор л. Тэгэхээр яг тэр тийм юм тохиолдох юм бол манай нөхөр ажиллаа хийж чадахгүй. Тэгээд дээрэс нь эмнэлгийн зардлыг бид нэр төлж чадахгүй. Яагаад гэвэл олж байгаа ганц хүн маань тийм байдалд орчоор би энд хэцүүд нь тэгээ ер нь бол манай гэр бүл ингээд аюу хэцүү байдалд орохгүй эмчилгээг нь ч хийлгэж чадахгүй өөртөөхөө зардлыг ч төлж чадахгүй байдалд орно. Тэгэхээр ийм үед бас энэ chronic illness-ийн үед мөнгө аваад сайхан эмчлүүлээд юунд санаа зовхгүй байх юм боломжтой байна. За гурав дахь нь болохоор terminal illness-ийн үед гэж байгаа. Энэ болохоор жоохон хэцүүлтэй. Яг эмчилгээгүй болсон гэдэг тийм мэдээг сонссон үед 6 сарын нас үлдсэн байна ч юм уу 12 сарын нас үлдсэн байна гэсэн ийм тохиолдолд мөнгө аваад тэр хүн хүснээрээ хэрэглэж болж байгаа. Тэгэхээр энэ хэрэгтэй юмыг Монгол хүн болгон аваасай, Монгол хүн гэр бүл болгон аваасай, даатгуулаасай. Даатгал гэдэг бол ирж болцгүй энэ эрсдлээс өөрийгөө урьдчилж сэргийлээд байгаа. Тэрнээс хойш муу явуулсандаа авж байгаа юм биш. Эсвэл нэгэн энэ нөхрийгөө ч юм уу эхнэрийгээ хүчээр мөнгөтэй болно гэж бодож авч байгаа зүйл бол ерөөсөө биш шүү. Тэрийг та бүхэн юу эрсдлээл урьдчилаад зааж ийна гэж ойлгож байна. Тэгэхээр манай компани болохоор No Family Left Behind буюу одоо нэгч гэр бүлийг орхихгүй тийм уриатай байна. Дээрэс нь бас амнистийн даатгалыг би амар үнэтэй гэж боддог байсан. Тэгсэн чинь залуу тусмаа бол хямдхан ард юм байна. Бид нар одоо сар болгон мөнгө төлнө. Тэгээд нэг даатгалын хэмжээг та өөрөө сонгоно. Манай гэр бүл болохоор $1 сая даатгалсан байгаа. Би өөрийгөө 1 сая, ганаа өөрийгөө 1 саяар ингээд тусдаа даатгалсан гэсэн үг. Тэгвэл зөвхөн орлого олж байгаа хүн дээрээ би бол ганаад ингээд авч болох байсан. Гэхдээ бас би ингээд надад ямар нэг юм болоод би өвчих юм бол бас манай гэр бүл яах вэ те. Нөхөр маань хүүхдүүдэд харах хэрэгтэй болно. Ингээд холцаам дахиад ажиллаар явж чадахгүй болно. Тэгэхээр яг л адилхан би бас өөрийгөө даатгалах хэрэгтэй юм байна гэж бодож авсан. Тэгээд азар бит хоёрын залуухан 31-32 та болохоор сарын төлбөр нь аягүй хямдхан гард юм байна. Миний бодсноос бүр хамаагүй бага гарсан. Би болохоор бүхэл бүтэн амнасаа даатгалж байгаа юм чи аягүй үнэтэй авах гэж боддог байсан. Тэгсэн чинь за одоо энд нуугаад яах вэ те зүгээр хэлэхэд миний сарын төлөл болохоор $61. Манай нөхрийнх ганагийн болохоор $86. Тэгэхээр одоо ингээд $61 чинь сард за интернеттэй төлж байгаа мөнгө те эсвэл утасныхаа төлбөр төлж байгаа мөнгө гэж угаасаа бид нэр ингээл гаргаж л байгаа шүү дээ тэр мөнгө чинь буцааж авахгүй. Яг тэгж бодоод угаасаа гарч авах тоохгүй л тэгэл орчих хэрэгтэй байл. Тэгэхгүй ингээд хизээж үхвэлээд сарын $60 ч гэсэн хаа ингэж бодож болохгүй юм байл шүү. Тэгэхээр ирээдүйд тэр болох гарч болох тэр амжилттай эрсдлүүдээс та сард $60 төлөөд $60 гэдэг чинь өдрөд хуваахаар өдрийн $200. Та өөртөө өдрийн $200-ыг зарцуулаад тэр $1 сая ингээд худалдаад авчиж гинэ гэж ойлгож болох юм. Тойрын хувьд өнөөдөр бол эрүүл сар бол байгаа дээр ингээд авангууд бүр манай гэрт эмчийн үзлэгч гэсэн хийгээгүй.
шаардлагатай тохиолдолд шууд компаниас эмчнэр ирээд өнгөө цусны шинжилгээ, өнгөө шийсний шинжилгээ ирээд ингээд авчдсан байлээ жимингийн ингээд үзээд. Тэгээ бит хоёрыг болохоор тийм хүмүүс чиж үрж үзээгүй. Яа тэгэхээр нөгөө нэг эмч урд нь үзүүлчихсэн эмнэлгийн нөгөө history, эмнэлгийн түүх энтрийг ингээд үздэг юм шиг байлаа. Тэгээд бит хоёрын хувьд бол угаасаа 90 саруул хүмүүс байгаа учраас тийм янз бүрийн юм гарч ирээгүй болохоор ирээгүй бах. Хэрвээ та өнөөдрөөс бит хоёр шиг ингээд юм залуу тэгээд бас хүүхдтэй байх юм бол яг өнөөдөр аваарэ гэж хэлмээр. Тэгэхгүй бол ингээд нас чинь ингээд ихсэх тусам нэг насаар ингээд дээшлэх тусам тэр сарын төлбөр чинь их гардаг шүү. Тэгэхээр сар болгоо ингээд бодохоор нэг ялгаагүй юм шиг боловч юм чинь ингээд ирээдүйн 30 жил ингээд төлөхөр чинь бас их муу болоо явчих жоохгүй. Тэгэхээр аль болох нэгэнд л авъя, нэгэнд хэрэгтэй гэж та бодож байгаа бол өнөөдөр аваарэ. Өнөөдөр 90 сар бол байгаа дээрээ залуу байгаа дээрээ аваарэ гэж би өвдө зөвлөх байна. За тэгээд энэ мэдчлээ ингээд хэрэгтэй мэдээллүүд санхүүгийн мэдлгүүдийг бичлэгүүдээр оруулж ий гэж бодож байна. Тэгээд бас гэр бүлийн маань өөр хүүхдүүдийн маань влогууд бас орно, бас ганагийн ажлын нөгөө тракны ажлын влог бас сүлд хүмүүс таалагдсан байлээ. Тэрийгээ бас хийн. Дээрээс нь ганатаар нэг уулзахаараа гэдэг нь уулздгүй л хүмүүс штэ ер нь бол маань хүрч 10 хоног өөр модро ингээд машин зөөд явдаг. Тэгээл хурж ирээл хөрхи 3 хончол яваад өгдөг. Болохоор тэгээд уулзахаараа тэр нэг завтай маань хөр ядраагүй байх юм бол бас подкастаа оруулнаа. За тиймэрхүү байна. Тэгээд өөр асуу сонирхох юм бол комент байнг бичиж агаарэ. Bye.